1951 оноос хойш тасралтгүй жил болгон зохион байгуулагдаж орчин дэлхийн хамгийн сайхан бүсгийг шалгаруулсаар ирсэн дэлхийн мис тэмцээн энэ удаа Энэтхэг улсын Телангана хотод зохион байгуулагдаж байна. Монгол өсгөөчүүдийн гоо үзэсгэлэн ухааны царайг дэлхийд таниулан өрсөлдөх ээлжид гоо өсгөөгөөр шалгарсан дэлхийн мист оролцох үндэсний ялагч Батбаярын Эрдэнэ суудтай та бүхнийг уулзуулж байна. За юуны өмнө үндэсний ялагч болж бидний амьдардаг энэ дэлхийн хамгийн сайхан өсгөөчтэй өрсөлдөх болсонд тань баяр хүргэе. Маш их баярлалаа. Эх орноо төлөөлөөд дэлхийн мист оролцсон гэдэг бол магадгүй охид болгоны мөрөөдөл өгдөг. Тэр чиний хувьд бас багасаа мис болно, тайзан дээр алхна гэж бас л охидуудын адил мөрөөдж исэн байх. Багийнхаа мөрөөдлийг хуваалцаач. Би 5 настайгаас эхлэн яг одоо мисийн тэмцээнд оролцохыг ингээд маш их хүсдэг байсан. Тэгээд энэ мөрөөдлийнхөө төлөө багаар одоо урагшилсаар байгаад ингээд одоо маргааш буюу одоо 5 сарын 31-ний өдрийг дэлхийн мист ингээд оролцох гээд байж байна. Аав ээж нь ер нь энэ мэдээг сонсоод хамгийн анх юу ч хэлсэн бол мэдээж маш их баярлсан тодорхой шүү дээ, тийм. Манай ээж бол намайг бүх юмний ард дэмжиж идэг. Манай аав эхлээд жоохон дурамчхан байсан. Яагаад гэхээр эмэгтэй хүн боловсралтай байх хэрэгтэй. Одоо орчин үеийн хүүхдүүд ч бүгдээрээ мэдлэг боловсралтай маш тэрүүгээрээ ингээд сайхан амьдраад явж гин гэж маш их хэлдэг. Тэгээд манай аав яг миний мөрөөдлийг сонсоод тийм үү. Одоо миний охин мөрөөдлийнхаа төлөө ингээд бид нэр дэмжихэд ингээд дэлхийн тайзан дээр 143 орны мисүүдтэй ингээд хамт тайзан дээр гарахад бэлэн болцсон байгаа мэнаа гэд одоо л яг миний ард бат зогсож байгаа. Чиний ер нь хамгийн анх одоо үзүүлж исэн амжилт юу вэ? Монгол модель агентлагт би загвар өмсдөг байсан. Тэгээд 14 настайдаа хамгийн анх Сваровскийн шоунд орж исэн. Тэгээд яг хамгийн анх тэр амар тод гэрлийн өөдөөс маш олон хүмүүс зогсож байхад хувцаа ингээ харуулад, гоёл чимлээ ингээ харуулад алхахад бүр маш их сандралтай байсан. Тэгээ бас амар баярын нулимс их байсан. Чиний хувьд болохоор Монголын сайхан бүсгүйгийн шүрэн эрдэнэ өргөмжлөлттэй тийм ээ 2023 онд оролцсон. 2023 онд Монголын сайхан бүсгүй болон Miss World Mongolia гэсэн тэмцээн хамт болсон. Энэ тэмцээнээрээ болохоор Монголын 9 эрдэнэ өргөмжлөлийг гардуулан мөн Miss World Mongolia-ха second runner up одоо шагнализм болсон. Тэгээд энэ жилийн тэмцээн маш шахуу хуваартай явагдаж байгаа учраас дэлхийн бүх орны миссүүд бас одоо маш сандралтайгаар одоо дараагийн жилийнхаа мисс ингэж шууд одоо 2023 оныхоо 1-р байранд орсон боловсрогч маань яваад 2023 онд энэ нь болохоор яг 2024 онд зохион байгуулагдах ёстой байсан. Тэгээ Miss World Mongolia-гийн одоо арын албаныхан одоо ажилтай байсны улмаас одоо 2025 он гэж яригдчихэж байгаа. Дэлхийн мист 2005 оноос эхэлж монголчууд оролцож эхэлсэн. Та хамгийн анхны оролцогч нь бол загвар өмсгч мис Хонгорцул гэж бүсгүй байсан. Тодхон санаж байна. Ер нь чи жил болгоны одоо уралдаан тэмцээнийг үзэж байгаа хүн дотроо бас харж өөрөө өвлгөр дуурайл авдаг, санаа авдаг бас тийм мис үүдэг бах тийм үү? Би баяр цэцэг эгчийг дэлхийн мист оролцож байхад маш их дэмжижсэн. Тэгээ баяр цэцэг эгчийн маань авиасын үзүүлбэр мөн тэр өөрийгөө эрхэмсэг байдлаар авч явж байгаа тэр төлөвшсөн зан бас намайг илүү их татсан. Жил болгоны оролцогчдоос монголчууд за асуулт хариултан дээр юу гэж хариулах бол гэж бас хамгийн илүү их харддаг юм шиг санагддаг. Тэгээ чиний хувьд түрүүн боловсролыг нэгдүгээрт манай аав бол тавьдаг байсан гэж хэлсэн. Чиний анкетыг ч гэсэн харж байхад бас одоо бол хос мэрэгчлэр сурж байгаа юм байлээ. Өөрийнхөө боловсролын талаар, англи хэлний мэдлэгийн талаараас ярихгүй. Би Монгол Улсын их сургууль, улс төр судлал, олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуульд улс төр судлалын 4-р төвчнөр суралцдаг. Тэгээд мөн хос хөтөлбөрөөр хууль эрх зүйдээ сурдаг. Сошиал орчинд өөрийн чинь танилцуулга видеоны нэг хэсэг нь яваад маш их одоо хандлтыг авч олон хүмүүс өөрсдөө үзэл бодлыг илэрхийлжсэн л да. Гэтэ шинэлэг өнгө төрхөөс анзаарэгдэжсэн танилцуулга видеоныхоо тухай ярихгүй юу? Хамгийн ихний шаардлага бол танилцуулга видео байсан. Тэгээд яг одоо байгаль хөдлөлийн өнгөө засаагүй байгаа учраас хот төвдөө хийхийг зорьсон. Би яг ингээ адуутай морь унж тавьж байгаа хүмүүсийг харахаар маш их ингээд огшдог. Тийм учраас яг адууга заавал ингээд оруулахыг хүссэн. Хотынхоо төвд зураг авалтай байсан. Морь унахтай нэлээд сайн болтой харагдчихсэн. Тэгээ тэр хар зам дээр
ингээд Монгол мөртөө тавхиад ч юм уу зураг авахулна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Морь угаасаа ингээд хөрсөн дээр явж идэг учраас хар зам дээр явхад маш эрсдэлтэйсэн. Ягаад бас яг тэр үед хасах 10 градустай маш одоо ингээд машин зам нилээ ингээд халтаргаатай байсан. Тэгээд би за одоо аашин мэдхгүй яадаг болоо гэж маш их айжсэн. Тэгээд яг мордоод яг унаад тавхихад маш номхон морьсон. Тэгээд яг тэрнтэйгээ ингээд харьцаа за зам дээр ингээд өксүр газар ингээд аль болох мориогоо хүчлэхгүй яг ингээд өөр нь морьтойгоо ингээд харилцаад ингээд явсан. Нөгөө талаараас Монгол улсаа нэг өөрөөр хаалгасан тийм хүсэл эрмэлзэл байсан болов уу гэж утсан дрифтийн хэсэгч гэдэг юм уу те. Би 2 жилийн өмнө Германд хэлийн бэлтгэлээр сурж исэн. Яг тэр үед маш олон орны хүмүүстэй ингээд хамт хичээл хийдэг байсан. Тэр хүмүүс надаас юу гэж асуудаг байсан бэ гэхээр монголчууд хичээлдээ морьтой явдаг уу? Өндөр байрлагууд байдаггүй гэсэн үнэн үү гэсэн асуултыг амар их асууж исэн. Тэгээ би яг энэ видео танилцуулга бэлтгэх үедээ хамгийн түрүү тэр санаанд орж ирээд тэгээ Монгол улс ингээ хөгжиж байгаа орн шүү гэдгийг харуулах үүднээс илүү хот төвтэй Монголынхаа сайхан байрлагуудыг харуулад мөн өөрийнхөө ингээ спортыг одоо түлхүү хичээлдэх спортыг харуулж өгсөн байгаа. Чиний ер нь хобби юу вэ? Хамгийн дуртай зүйл чинь хийх дуртай цаг илүү их зарцуулдаг зүйл. Хамгийн их цаг зарцуулдаг зүйл одоогоор бол яг ууланд алхах байгаа. Гэхдээ би яг нөгөө нэг сонирхогчийн төвшөнд яг дрифтээр хичээлдэг. Жил болгон Power Expo гэдэг фестивал болдог. Тэрэн дээр би 3 жилийн өмнө анх очоод яг үзээд ингээ харахтаа бүр ингээ тэр их мэдрэмж тэр эр зориг бүх юм ингээд шаардж исэн. Яг би тэрийг үзэж байхдаа ингээд цаанаасаа нэг омогшил төрөөд тэгээд яагаад ингээд бас хөвчлэн эрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд яагаад ингээд эмэгтэй хүн байж болохгүй гэж ингээд бас өөрийгөө бас хуваараа бэлдээд ингээд явждаг. Ээж аав гэрийнх нь чиний хоббиг хөгжүүлэх тал дээр нь хэр дэмждэг вэ? Ялангуяа одоо охтоо дрифт сонирхно гэхээр аавуудын санаанд бас багтахгүй юм уу тий? Манай аав бас амар айцтай байдаг. Яг машин сайн барьдаг миний охин гэдэг ч гэсэн тэр дрифтийн тэмцээн чинь маш мэрэгжлийн төвшөнд ингээд явах учраас одоо эрсдэл гарах магадлал амар өндөр байдаг. Одоо мэрэгжлийн хэмжээнд очихын тулд хэдэн жилээр бэлтгэгдсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээ яг ингээ одоо өөрийнхөө яг сонирхлоор явангууд манай аавыг хажуу суучаад за миний охин зөөлөн гэхээр амар тэгдэг тийм. Ер нь жоохон иршүүд зам байдгүй. Би өөрийгөө яг багаасаа амар иршүүд гэж боддог. Тийм яагаад гэхээр хөвчлээ эрэгтэй найзуудтай байсан. Тэгээд яг ингээд өөрөө ч гэсэн би багтаа айгу бондор хөвгтэйсэн. Тэгэл бондгор болохоор ингээд хүүхдүүд ингээд доогдж моглоод тэгээ тэр доогдолтод өртөхгүй тулд өөрөө амар тийм иршүүд байгаад тэгээ тэрүүгээрээ ингээд байсараад айгу бас сурцсан. Одоо миний эргэн тойрны хүмүүс намайг амар иршүүд зөрөгтэй гэдэг талаас нь илүү хард юм болов. Таны аав бол үндэсний бүхийн улсын харьцах цолтой хүн. Таны аавын ах нь өөрөөр хэлбэл авга ах чинь Монгол Улсын хөдөлмөрийн баатар дархан авраг хүн байж гэн өсөх хоёр авраг. Монголчуудын бахархал болсон юм сайхан удамд төрсөн юм байна. Тэгэхээр монголчууд танай гэр бүлийг хайрладаг, хүндэлдэг. Энэ хайр хүндэтгэл ер нь чамд юу өгсөн бэ? Чи тэндээс юуг ухаарч ойлгосон бол? Энэ миний яг одоогийн энэ амжилтанд хүрсэн хамгийн гол шалтгаан миний бодлоор гэр бүлийн хүмүүжил байгаа. Манай ээж бас яг Сагсан бөмбөгийн 1-р зэргийн цолтой. Тэгээд яг маань аав ээж хоёр маань аль болох юмыг тууштай, итгэвтэй. Тэгээд тэрийг ерөөсөө ингээд таслахгүй ингээд байхыг багаас минь зааж өгсөн. Тэгээд яг энэ нэр хүндтэй гэр бүлд ингээд байхын тулд энэ нэр хүндийг цааш нь үргэлжлүүлж авч явахын тулд өөрийгөө бас маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд бас өөрийгөө ганц ингэж хөгжүүлэхээсээ гадна бас нийтэд эрг үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй болов гэж бод. Хөдөлтийн хүлээн авалтан дээр манай өсвөр ах маань үг хэлсэн. Тэгээд энэ сайхан тэмцээнд Монголынхоо ингээд маш гоё үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдэд төлөөлөөд Монгол улсынхаа нэрийг гаргаад явж байгаад маш баяртай байна. Тэгээд энэ сайхан ингээд хүмүүсийн урд өөрийгөө өв тэгш гоо үзэсгэлэн мэдлэг боловсрол бүх юмараа ингээ манлайлж яваарэ гэсэн үгийг хэлсэн байна. Одоо хувийн бэлтгэл ер нь хэр хангагдав? Чиний давуу тал юу байх вэ? Хувийн бэлтгэл бол маш сайн хангагдсан гэж өөрөө үзэж байгаа. Манай хамаатан садан найз нөхөд, манай багш нар, сургуулийн маань багш нар, аав ээж бүх хүмүүс намайг маш сайн тултлан дэмжиж байгаа. Тэгээд энэ олон хүмүүсийн итгэл найдварыг би дааж байгаа шүү гэдгээр биш. Яг өөрийнхөө бүх байгаа одоо боломжийг бүгдийг гаргаж амжилтаа оролцохыг одоо зорж байгаа.
бидний нөгөө үлгэр жишээ авч хардаг одоо хүчтэй гүрнүүд бол мэдээж маш их одоо хангалт, маш том зохион байгуулалтаар одоо дэлхийн мэст өөрийнхөө үндэсний ялагчийг оролцуулдаг байх л да. Гэхдээ яг Монголд хөрсөн дээрээ одоо дэлхийн мэст оролцох гэж байгаа энэ төрхөн охины ард ямар хүч болцоо байдаг вэ? Монгол улсаас гээд одоо ямар нэгэн байдлаар одоо бодлогоор дэмждэг, тусалдаг тийм зүйл байдгүй. Монгол улсаас ямар нэгэн дэмжлэг байхгүй. Бүх зүйлийг хуваасаа гаргадаг. Тэгээ яг манай Miss World тэмцээнийг Монгол зохион байгуулж байгаа компанийн маань зардлыг маань даадаг. Яг одоо өөрийн өмсөж зүүх зүйлсийг бол яг бүгдийг өөрөөд гаргадаг. Тэнд очингууд мейкап ч өсчин байдаггүй. Тэгээ тэр болгоныгаа бас өөрөө хийн. Тэгээд бусад орнууд болохоор яг мейкап ч өсчин, стилист, одоо зураглаач гэсэн ингээд баг гаргаж явдсан байлээ. Тэгээд яг Монгол улсаас яг дэмжихгүй байгаа шалтгаан ч гэх юм уу яг мис гэдэг тодтголыг ойлгоогүй, тэр ойлголтыг бусдаа ингэж нийтэд хүргэж чадаагүй учраас би бас мисийг дэмжиж чаддгүй болов уу гэж бас харж байгаа. Тэгээд дараагийнхаа одоо жилийн мисүүдийн төлөө одоо энэ хүмүүсийн бодлыг өөрчлөхийн тулд баг ч гэсэн одоо зүйл ингэж хийгээ явж байгаа. Нууц биш бол яг хідүүлээ явж байна. Ганцаар явж байгаа. Ганцаарх нь юу? Тийм. Тэр хол газар 3 дамжин тэгэл одоо хамаг гоо сайхан гоёл чимэглэлээ аваа явна гэхэр чинь ганцхан чимдаантай лав явахгүй шүү дээ тийм. Тийм одоогийн байдлаар 7 чимдаан болцсон байгаа. Тэгээд тэрэндээ ингээд явахдаа одоо харин бас яаж явах вүлээ гэж бас бодож байгаа. Тэгээ хэрвээ ямар нэгэн хүн авч явах юм бол тэр хүнийхээ зардлыг би бас өөрөөсөө гаргах болчиход байгаа. Тэгээд яг нөгөө нэг энгийн айлын охин явахдаа ингээд одоо тэрэнгүү надад бол амар их аксессуар, гоёлын палаж одоо Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа учраас хамаг сайхнаараа явах хэрэгтэй. Угаасаа хамгийн ихний одоо хүнийг дүгндэг зүйл чинь ингээд гадаад үзмж байдаг учраас маш их зардал гарч байгаа. Тэгээд одоо мейкап ч үсч авч явах гэхээр сарынхан цалин, тэгээ нислэгийн тийз очиод байрлах буудлын мөнгө гэд бодохоор бас хэдэн зуун сая даваад явчихж байгаа. Тийм. Тэгэхээр одоо яг өөрөө яг хувийн бэлтгэлээ хангаад мейкапны сургалтанд яваад тэгээ бас одоо үсчингийнхаа бас сургалтанд давхар явж байгаа. Одоо хэр удаа явбаа? Цаг маань маш шахуу байгаа учраас нэг сарын хугацаанд яг нэг 7 хоногтой 2-3 удаа ч юм уу. Усаас дэмждэг байх, их сайхан хангамжин дотор явдаг байх гэж л ойлгож хүмүүс илүү шүүмжлэх одоо байр сууриас тийм өнөдөр хараад байдаг. Тийм учраас энэ асуултыг би асуусан байхгүй. Ер нь бол хүчгний цаана яг бодит хөрсөн дээр бүсгүүчүүд маань ямар одоо зүйлийг давж ин дэлхийн мэст оролцож байна вэ гэж ингэж сонирхож асууж байгаа юм дээр. Би тэнд очиод яг Батбаярын Эрдэнэ сувд гэдгээр явахгүй. Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа учраас Монгол үндэсний хувцс одоо ая хөгжим одоо Монголын одоо харуулж болох юу байдаг тэр болгоныгоо ингээ харуулад тэгж явахыг зорж байгаа. Тэгээд бас нэгтгэг улс маань Монголоос 3 дамжиж очдог. Тэгээд Теленганаа руугаа 3 дамжиж очино. Тэгээд яг одоогийн байдлаар 28 цагийн дараа нисч очихоор байгаа. Хэцүү санагддаг ч юм уу, жоохон шантармаар тийм үе байсан уу? Тийм, ер нь бол би юмыг яг төгсөх гээд хичээдэг хүн. Яг шантрахгаал яг ингээд жоохон гундаад ирэнгүүт манай ээж маань шууд за миний охин бүх юмний ард ээж чинь байгаа цагт битгий ингэж гунж готраа. Одоо миний охин чадна штэ. Одоо бүх юм ингээ байна, аав ээж нь байна, ах маань байна, ингээ 2 дүү маань байна гэл ингээ хэлэнгүүт маш даагуур ингээ сэтгэл санаагаар унсан үе нэг гарч байгаагүй. Манай аав ээж хоёрын одоо өдөр болго надад хэлж байгаа ганцхан өгүүлбэр байгаа. Тэр нь болохоор миний охин юм төгсөх гэж хичээдэг шүү. Яг ингээд өөрөө тултлаа хийгээд амжилтанд хүрүүл тэр үз хүрэхгүй бол тэр үз миний охин ямар тач байгаа бүх зүйлээд ажиллаад Монгол улсынхаа нэрийг амжилтаа гаргаад ирээрэй гэж хэлж байгаа хэлсэн. Мисүүд байна олон одоо номинацид өрсөлддөг. Тэгэхээр чиний хувьд одоо би яг тэн дээр нь яг ялагч болно доо гэж бодсон тийм номинац байгаа юм. Яг өөрийнхөө хувьд гэх юм бол спортлог мис, хүмүүнлэгийн мис гэдэг хоёр дээр илүү их ач холбогдол өгж байгаа. Тэгээд яагаад гэхээр би багасаа спортоор маш их хичээлсэн. Дундаа ангита волейболын секцэнд явж исэн. Тэгээд ахлах ангита сакс бөмбөгийн секцэнд явж исэн. Мөн хажуугаар нь усан сэлэлтээр хичээлдэг. Спортын төрөл дээр илүү эвдүүтэй байх болов уу гэж өөрийгөө харж байгаа. Тэгээд хүмүүнлэгийн ажил дээр би яагаад өөрийгөө илүү их ингээд боломжтой байгаа вэ гэж харж байгаа вэ гэхээр яг нөгөө хүмүүнлэгийн ажил гэхээр ингээд боломж болцоогүй хүмүүст туслаад явдаг бол яг миний бодлоор яагаад ингээд ихтлгийгээ хайрлсан хүмүүнлэгийн ажил хийж болохгүй яагаад бүх хүмүүс
Одоо энэ дэлхийн бүх хүмүүс дэлхий дээр л амьдарч байгаа. Тийм учраас яг дэлхийн одоо хамгийн гол тулгамдсан асуудал болох одоо цөлжилт одоо цэвэр усны хомсдол байгаад байгаа. Тэгээ энэ талаараа би яг ингээд хүмүүнлэгийн ажил хийгээд одоо налах дүүрэгт 9 сургууль 14 цэцэрлэгийн хүрээнд одоо 2000 гаруй одоо мод тарьсан байгаа 3 жилийн хугацаанд. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод төслийн хүрээнд бас Арангай аймгийнхаа төвд одоо хүүхэд залуучууд өнөр наснуудын цагаа зөв болгосон өнгөрөх одоо тийм орчин бүрдүүлэхээр төслийг санаачлаад явж байгаа. Чиний одоо хамгийн гол бахархдаг зүйл чинь? Миний бахархал бол миний аав. Тийм би ааваараа маш их бахархдаг. Уужуу тайван юмыг бодож шийдвэр гаргадаг. Тэгээд маш зөөлөн сэтгэлтэй. Тэгээ манай аав ээж хоёр болыг хоёулаа бүх зүйлийг яг миний төлөө гэж ингэж гаргадаг. Яг ингээ хүүхдийнхаа төлөө өвдсөн үед нь амжилт гаргахын тулд ингээд бүх юм дээр ингээд тултал нь ингэж дэмжиж өгдөг. Тийм учраас яг миний гэр бүл миний бахархал. Яриан дотроос их олзуурхаж одоо миний сонссон зүйл бол тухайн зүйлийнхаа яг хартан гарч 100% гүйцэтгэл хийх гэж мэрийдэг тэр зан чинь их чиний давуу тал юм байна гэж харж ирсэн байхгүй. Тэгэхээр чиний одоо эзэмшиж байгаа энэ мэрэгжил маш чухал мэрэгжил байна. Хууль эрх зүй болоод улс төр судлал. Тэгэхээр чиний хувьд яг Монголын ирээдүйг ямар байгаасаа гэж бодгоо ямар одоо мөрөөдөлтэй байдгүй. Би улс төр судлалаараа сурснараа улс төр судлаач болно. Энийг бас хүмүүс амар буруугаар ойлгоод байлаа. Улс төрч болно гэд улс төрч гэдэг нь мэрэгжил ерөөсөө биш. Улс төр судлаач гэдэг нь мэрэгжил. Тэгээд энэ мэрэгжлийг бас хүмүүс нэг сайн төдийлөн мэддэггүй юм байлээ. Тэгээ яг хүмүүс хүүшийн улс төр судлал гэдэг юуг нь судлах юм гэсэн хүмүүс бас маш их байсан. Тэгээ улс төр судлал нь яг нийгэм тулгамдж байгаа асуудлыг байж болох хамгийн зөв аргаар нь одоо шийдвэрлэх аргыг бид нар судалж байдаг. Тэгээ хууль эрх зүйтэй би яагаад сурж байгаа вэ гэхээр монголчууд маань өөрсдөө одоо амьдарч байгаа улсдаа хуулиа бас төдийлөн мэддэггүй болов уу гэж би бас хардаг. Тэр хуулийг ашиглаад төр иргэдийн ингээд одоо хоорондын харилцааг яаж нийгмийн талаас нь зөв харуулах вэ гэдгийг ингээд судлаа явждаг. Чиний бас яг хүсэж мөрөөдж исэн мэрэгжил чинь үү? Тийм. Яг миний багын бас мөрөөдөлөөсөн. Гэтэ яг нөө хууль эрх зүйгээсээ илүү цагдаа дундаа мөрдөгч болохыг сонирхолтой байсан. Тэгээ одоо нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн шийдвэр гаргахад судалгаа хийгээ явж идэг. Одоо энэ мэрэгчний илүү одоо зүгээр болоо гэж үзсэн. Энэ цэнхэр гаригийн одоо сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн нэгэн тайзны алхна гэдэг бол ховорхон завшаа юм. Тэгээ ялангуяа 5 настайгаас хойш мөрөөдсөн мөрөөдөл чинь биелж байгаад дахин баяр хүргэе. Тэгээ Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн ухааны цараа намд онжийг төгс илэрхийлээд амжилттай сайхан оролцоод ирээрэй гэж хүсье. Маш их баярлалаа. Дэлхийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн одоо өөрийнхөө бүх мэдлэг боловсрал, авиас чадвар одоо өв тэгш бүх зүйлээ ингээд шавхаж оролцсон. Тэгээд Монгол улсынхаа нэрийг гаргахын тулд бас монголчуудын маань дэмжлэг маш чухал шүү. Тэгээ намайг дэмжээрэй гэж хэлмээр байна.